За guys ингээд одоо грэби таксигээ юу мото ерөөдөө манад такситай явж. Тэгээ хамгийн амар нь савтаж битгаар хоёулаа зүг ингээд нэг мотоциклд гуруулаа явж байгаа guys. Одоо за ингээд гуруулаа явж байна. Тэгээд тийм одоо нэг шүний гудмархуу юм дөө. Шүгний яг амьдралтай одоо шүний гудамжууд чоо зингэн болдог юм байгаа зэрэг явж байна. За тэгээд нэг юм хөлний массажинд орж ирж байгаа гэж хоёр тэгээд одоо нэг иймэрхүү газар орж ирээд хөлний массаж хийх. Тэгээд энэ чинь нэг цаг гараад ерөнхийдөө болох юм шиг байна. Тэгээд тэгчээд ер нь энэ хаваараа явж байгаад тэгээд бодох бахаа тийм. Одоо нэг иймэрхүү газар орж ирлээ. Энэ нэг ийм юм яг Вьетнамын traditional foodтэй тэгээ бас veggie одоо цагаан хоолтой хоол гарч мардаг газар юм шиг байна. Тэгээд орж ирээд дижэн юм. Энэ нэг иймэрхүү янз бүр одоо жишээ нь энэ минь гэхэд 155 мянга гэдэг чинь монгол мөнгөөр 21 мянган төгрөг гэж байгаа иймэрхүү хоолнод. Яг хоо энэ газар орж ирлээ. Нэг юм пөөшүүл авсан. Үрэмхтэй тэгээд анчаас нэг юм карбонара тэгээд бас нэг юм пөөшүүл аваад би юу гэдэг дуусчихлоо. Өглөөний мэд найзуудаа той түрүүхэн сэрлээ. Тэгээ савтаз хоол хийсэн байна. Хамгийн би савтаз хоол хийж чаддаг гэж мэдээгүй. Тэгээд тийм айгуу давгүй хоол хийсэн байна. Өнөөдөр бол Вьетнамын ерөнхийдөө 2 дахь өдөр байна. Тэр яг цаагаахаа. Тэгээд түрүүхээс өчигдөр нэлээ оройтож өчигдөр ерөнхийдөө тэгээд клуб орж яаж байгаа. Тэгээ миний утасны цэник дууссан. Тэгээ ерөнхийдөө юу яасан бичлэг янз бүрийн юм хийж чадаагүй. Тэгээд өнөөдөр бол бас нэлээ оройтож ирлээ. Одоо тэгээд 12 сарын 9-ний өдөр байна. Тэгээ Вьетнамд ирснээс хойш анхны юм цэлмэг тэнгэр одоо харлаа. Тэгээд ердөө ирснээс хойш маш бүрхөөгөл байнга бүрхөг байсан. Өнөөдөр бол ингэж гоё тэнгэр бол цэлмэж эхэллээ. Тэгээд тэнгэр цэлмэд эхэлсэн чинь ингээ нар мар тусаад яг тийм юу шиг харагдаж байна. Гоё. Зум болж байгаа юм шиг ерөнхийдөө бодогдож байна. Тэгээ айгүй гоё байна. Тэгээ ерөнхийдөө өнөөдөр бол маш одоо хамгийн чухал буюу бид хоёр гарч явж юугаа яана. Ноутбукгээ олно. Тэгээ ноутбукгээ олцсноороо маргааш нөгөөдрөөс бид хоёр мэдээж стрим хийж эхлэн чи байгаа стримийг хийж эхлэн. Тэгээ энэ ч стрим маратон бас хийх гэж байгаа. Тэгээд ерөнхий бол буцаад ингээ ажилдаа орж эхэлнэ. Тэгээд өнөөдөр бол 2 дахь өдөр инхүү эхэлж байна guys. Hello.
За сайн ноутбук ерөнхийдөө үзэж явж байгаа. Нэг ноутбук түрээснээ газартаа очиж уулзаад тэгсэн чи тэднийхээ ер нь гейминг ноутбук байхгүй. Бид хоёр одоо ерөнхийдөө үндсэндээ юу яагаад байгаа шүү дээ. Гейминг ноутбук хайгаад одоо стрим хийх гээд байгаа. Тэгээд болсонгүй тэгээ өөр бас нэг хүнээс асуучлаа. Тэнд болохоор нэг гейминг ноутбук бол байгаа гэж байна. Тэгээд ямар ч байсан юм мэдчихэд очиж уулзъя гэж байж. Тэгээ нэг юм Chixmax гэж юм уу? Chixmax гэдэг ийм хөө газар орж ирлээ. Тэгээд яа нэг юм комьюнити юм байна. Одоо ямар ч юм мэдчихэд тэгээ дахиад ноутбук бүрээсийнхаа газар руу очиж уулзсан да. За ерөнхийдөө хоолн ирсэн байна. Нэг юм хоолаавлаа. Тэгээд бүргээр дахиад магасаа Chixmax гэдэг. Амар таалагдсан юм байна. байхгүй юм гэж бодож байгаа байхгүй. Монгол юм газар яагаад байхгүй юм бэ гэнэ. Энэ одоо ингээд одоо энэ нэг юм цэцэрлээ гэхэд эндээс бүх юм аа өөрсдийн амтандаа дуртай амтандаа хааруулж авах гэж байгаа. Одоо ингээд хаус моостэй юм ингээд өөрийнхөө яг амт мэдрэмжүүдэд хааруулж ингээд авах юм байна. Тэр нь гоё. Түүгээр одоо шууд зөвөл яг тухайн газрыг гаргаж байгаа яг ам юугаар амтаар авах гэж тэ. Бүх юм өөрөө сонгодог юм. Дотор мотор юу хийх яах юм гэхээр тэгээд тиймэрхүү газар байна. Тэгээд байна. За ноутбук авах жоохон асуудалтай байгаа байна л да. Тэгтээ яг жоохон ярилцах хэрэгтэй байлаа. Тэгээ ер нь сая бол ноутбукны газар очиж үзлээ. Тэгээд янз бүрийн ноутбукнууд байна. Тэгтээ яг сайн үзэн хүчин чадалтай ноутбукийн ерөнхийдөө бол үзэж хараад байна. Тэгээд яг өнөөдөр оройд ярилцж байгаа маргааш дахиж ер нь яг очиж авахаар болол очихоор боллоо. Тэгээ одоо буцаад одоо өөртөөх нь буудлын руу очиж гин тэгээд энэ гаднаас нэг жоо уух юм авчаад буцаад ерөнхийдөө явна. Тэгэл байж гин. Ерөнхийдөө одоо энэ ч нэг 12 бараг болж байна. Тэгээ гадаа бол маш дулаахан байна. Өнөөдөр чи 12 сарын 9-ний өдөр байна. Гадаа сайхан дулаахан байна. Тэгээд ингээд явж байна да найзуудаа. За орхос өмнө нэг жоох юм авлаа. Тэгээд ийм одоо кекс тэгээд ийм ерөнхий хүрээд их юм жоохон гэрт мөө одоо тэгээд ийм ундаатай. Ингээд нэг тор энэ одоо шагшуурах ч юм уу. Иймэрхүү юм аваад Монгол мөнгөөр ерөнхийдөө 10,000 төгрөг л болж байна. Ерөнхий амар хямдхан байх юм дөө юм. За тэгээ одоо буудлын руу let's go guys. Маргааш уулзцай. За өнөөдөр бол юм нэг үр бүтээлгүй ерөнхийдөө ингээд ерөнхий буудлаа барыг байсараа галдаарлаа. Тэгээд одоо болохоор нэг иймэрхүү одоо буудлынхаа юунд орж ирсэн байна. Пүүлтэй яг пүүлийн хэсэг дээр энэ одоо 35 6 дахь орж ерөнхийдөө байрлал юм пүүлийн хэсэг байгаа. Тэгээд энд орж ирсэн байна. Тэгээд одоо энэ жоохон сэлж байгаа. Сэлж байгаа би бас сэлж чадахгүй. Тэгээд ерөнхийдөө гарнаа. Яасан гэнэ. Яасан бэ? Юунд дэшгэр вэ? Юунд дэшгэр лээвч вэ? Яагаад? Эндкэндээ одоо тэгээд энэ жоохон салхилээ. За hi guys, энэ хитдэг өдрөө мэдгүй ямар ч 4 5 авах өдрөө. За сүүлийн үед тэгээ нөгөө ноутбук энэ тэрэ сетап стрим хийх ерөнхийдөө юмнуудаа хайж майгаад явсараад л ерөнхийдөө баг хамаг өдөр цаг хугацаа өнгөрлөө. Тэгээд эцсийн байдлаар бит хоёр шууд эндээс шууд PC одоо худалдаж авлаа. Тэгээд сетапын PC шууд худалдаад авчлаа. Тэгээд энэ бол сатазын стрим хийх хэсэг харагдаж байна. Та нарт яг одоо бит хоёр тэгээд ерөнхийдөө сая л юмнуудаа өгсөр одоо юмнуудаа янзлаад л байж байна. Одоо тэгээд сатаз сэтгэл байна. Тэгсэн л бай гэдэг. Аялахыг хүсчихсэн газартай юм гээд тэгээд одоо юм бас зэрэгцээд 2 өдөр байлаа. Бас гоё яригдэл юм. За тэгээ гоё яана.
Одоо тэгээ зэрэгцээд гэдэг нь манаас дахиад сэдвтэй. Бид хоёр компьютер авсан байгаа. Одоо за энэ бол миний хэсэг. За яг хоёр адилхан ерөнхийдөө компьютер авсан байгаа. Тэгээд үзүүлэлтийн хувьд бол нэг i5 12 дугаар үе 16 RAM-тай. Тэгээд GTX 1660 гэдэг ерөнхийдөө GPU сонгосон байгаа. Тэр нь илүү одоо стрим хийхэд халж малах нь гайгүй лээ. Хэвтэйхэн гэж одоо зарж байгаа хүн нь бол бит хоёр санал болгосон. Тэгээд тэрийг авсан байгаа. Тэгээ бит хоёр одоо энэ бол манай чи стрим хийх хэсэг. Энэ миний камер мик ингээ гарч ирсэн. За тэгээд мачийн өрөөндөө стримээ хийн. Савтаж болвол тэр өрөөндөө ерөнхийдөө том өрөөндөө. Тэгээ цаана яг хуу эндээ цаана ч бас нэг унтлах өрөө байгаа шүү дээ. Тэнгүүд тэнд болохоор яг стрим хийхэд жоохон харагдах орчин болвол мэдээж онц бус болохоор ингээд савтаж шууд энэ стрим хийж байгаа. За тэгээд хэдүүлээ стримээрээ уулзах байх. Ямар ч байсан влог хийж орохыг мэдгүй байна. Ямар ч байсан ашгүй хэдүүлээ ингээд сетап болж стрим хийх хэсэг маань бүгд бэлэн болж байна guys. Nice one. Let's go. Let's fucking go guys. За сайн байцгаана уу одоо хэдэн өдрийн мэдгүй байна. Ямар ч байсан би бами авч иж байна. Энэ бол миний одоо ханаж байсан хамгийн анхны бами да. Тэгээ амт нь гоё байна. Энэ нөгөө нэг TikTok дээр айгүй их алдартай одоо байдаг. TikTok дээр их viral болдог юм. Сэндвич гэх юм уу те. Тэгээ нэг ийм их газар байна. Тэгээ бид хоёр өчигдөр болоод ерөнхийдөө сетапа босгосон байгаа. Тэгээ одоо өнөөдөр тест стрим хийж үзээд тэгэнгүүтээ маргаашнаас ерөнхийдөө маратон стрим маань эхэлнэ. За тэгээд гоё энэ бол гоё явцтай байна. За нэг одоо ханогийн хамгийн анхны бунчаа гэдэж үтлээ. Тэгээд энэ бол ялцчихгүй бас их тийм одоо recommend хийжсэн хоол байгаа хүмүүсийн тэгээд яг нэг ийм гоймонтой тэгээд ийм шүлтэй энэ дотроо махтай энэ шүл нь бол жоохон тийм одоо юу гэмээр нэ чихэрлэг амттай тиймэрхүү шүлтэй. Тэгээд нэг ийм одоо гудамны ийм юу одоо газар энэ бол яг бунчаагаар алдартай газар гэсэн. Тэгээд би сая нөгөө нэг идэг байхдаа бичлэг хийсэн марч. Тэгээ одоо эцснийхэн дараа хийжлээ. За яах. Тэгээ ингээд энэ бол нэг оюутнуудын хэсэг байгаа. Энд бол одоо бунчаа идэж үзлээ. Тэгээ гоё ялаа. Лайк. Энэ нэг таны яриа сонсон яг нэмэх бодлоо. Hi guys. Өнөөдөр бол 12 сарын 19 өдөр байна. Тэгээд хэсэгтээ нэг хэд хоног влог хийж чадаагүй. Мэдээж та бүхэн бас мэдж байгаа. Стрим маратон ерөнхийдөө явсан байгаа. Тэгээд маратон яваад тэгээ нэг ганц 2 өдөр амраад тэгээ үндсэндээ өнөөдрөөс буцаад ерөнхийдөө влогонд орж байна. За тэгээд өнөөдөр ерөнхийдөө гадар жоохон шопинг маягийн хийгээд тэгээд ганц 2 газар үзэж магадгүй. За энэ Вьетнам дээрээ анхны метронд суух чинь ийм нэг карт нэг хүний 9000 донгоор авч байна. Яг метро стейшн нэг юм хөө дээгүр яг газар доор биш агаараар явдаг метротой байгаа даа. Тэгээд одоо болохоор метронд суух гад метроныхан зам нь иймэрхүү хоёр буудал явах юм. Тэгээд иймэрхүү
яа метро нь бол 2 буудал явал буудал нь бол амар хурдан л явдаг юм байна. Дорхноо явал. Яг сая хоол хийчихсэн. Хоолоо харуулах гэсэн чинь мартаад идчихтэй. Энэ нэг ийм Япон ресторанд орж ирээд нэг юм рамен идлээ тан гэдэг. Тэгм бичлэг хийчихсэн яа мартаад ишлээ. Тэгээ ийм террасан дээр нь гарч ирээ сууж байна. Энэ террас нь бол гоё юм байна. Тэгээд яг юм уулзуурынхаа хэмжээ байдаг. Тэгээд ингээд дотроо бас ерөнхийдөө ресторантай тэгээ гоё юм. За тэгээд хоолоо харуулаа гэдсэн дуушлаарай надтай. За тэгээ одоо буугаад одоо ерөнхийдөө буцаад ял руугаа явах чинь наа, боол руугаа явах чинь наа. Тэгээ баах юм болсон чинь. Ягаад ширээ болох бас зүгөө. Тэгээд хувийн жижиг гэсэн.